Сэтгэлээс үл арчигдах сайхан дурсамж, хүндлэн дуудах нэр, сүслэн залбирах хайртай хүн хэн бүхний зүрх сэтгэлд байдаг. Орчлон ертөнцийн хүмүүн биеийг олж, энхэн зур амьдрахдаа ямархан түүхийг үлдээж, бусдын сэтгэлд хэр орон зайг эзэлж чадсанаар нь амьдрсны утга учирыг дүгнэж болох мэтээ. Он цаг үлрэн одовч хамт ажиллаж байсан хүмүүс, шавнар, ах дүүс, үр хүүхдийн сэтгэлд гэгэн төрхн улам л тодорч байх нэгэн эрхэм хүний тухай өнөөдөр бид эргэн дурсаж байна. Миний хувьд бол цагаан багшаар хичээл заалгаж, шавн болсонтой их баярлж бахархаж явдаг. Социалист нийгмийн тэр үедээ л одоо Монгол улстай нэлээх нэр хүндтэй болчихсон юм багш байсан. Цагаан багш шиг тийм сэхэтэн чадaltaй хүн бол манай улсрлын системд илт өгүүлэгдэх юм байна гэж мэдрэгддэг. Тэгээд эдээ зэрэгтэй яваагаа бас тэр хүнийг ачхавъя гэж боддгийн. Магадгүй цагаан багшаар би хичээл заалгаад тэгээд тоонд шимтэж ороод тэгээд тооны ангид орсон ч гэж магадгүй. Цагаан багш хүүхдүүдтэйгээ их ярьдаг. Их дотно. Хүүхдүүдийгээ бол ерөөсөө найз нар шиг үздэг. Өөрийнхөө мэдлэгээ хүнд өгч чаддаг. Нэгдүгээр сургууль бол ерөөсөө манай гэр бүлийн хувьд бол бараг л гэр гэсэн. Гэр сургууль хоёрын хооронд л цагаан багшийн ер нь бүх амьдрал өнгөрсөн. Юмны арга эвийг олдог толгой сайтай хүн байсан. Тэг ингэж ерөөсөө тэгж юу яадгүй ш. Ерөөсөө өөрийн л хараад үлгэр. Ямар ч албан тушаалын хүнтэй нэг л төвшөнд ярина. Ерөөсөө тэрийг ялахгүй. Цагаан багш маань бол өөрөө нэгдүгээр сургуулийн нэртэр болсон тийм хүмүүсийн нэг. Миний одоо яалтчгүй зуршилт маань цагаан багш байна. Тэр нэг хүндтэй байрыг одоо эзэлдэг. Бидний үед, дараагийн үед, хойш үед ч бол хамгийн их хүүхдүүдэд сэтгэлд үлдсэн тийм хайртай багш байна. Одоо харж биширж сүрдэж аймаар одоо тийм үлгэр жишээ авмаар одоо тийм хүн байсан да цагаан багш маань. Нэгдүгээр сургуулийн цагаан, математикийн цагаан, логарифм цагаан гэж үе үеийн багш, шав нарынхаа дунд нэр алдарн төгсөн нэгэн сайхан багш 1946-аас 1980-ад оны тэрл он жилүүдэд ажиллаж байлаа. Эзэмшсэн мэргэжлээрээ бусдаас онцгой байж, төмний хүүхдэд хичээл заана гэдэг төрмөл авьяас, уяггүй хөдөлмөрийн үр дүн, ажил мэргэжилдээ дуртай байхын илрэл юм гэдгийг цагаан багш ажил амьдрал амжилт үйлсээрэн харуулж байжээ. Тэгээд миний нэг хичээлээр орж иж суучхад тэгэд хэлж ирсэн. Дэлхийн сонгодог зохиолуудыг маш сайн уншуулж бай. Ялангуяа шилдэг одоо яруу найргийн хүүхдэд их сайн цээжлүүлж бай. Хүүхэд юм цээжлүүлнэ гэдэг чинь хүүхдийн оюун ухааныг тэлдэг штэ гэж ингэж хэлж ирсэн. Одоо улсынхаа хэмжээнд, боловсролынхаа системийн хэмжээнд бол том нэрэмдтэй ийм багш байсан да. Цагаан багш бол цагийг маш их нарийн баримталдаг. Ер нь юмыг л цагтаа хийвэл тэр юмыг бол яг л цагтаа шаардаж авдаг. Тэрнийг бид бол яг л цагтаа одоо хийж ингэж сургасан ийм хүн юм байгаа. Тэгэхээр цагаан багшийг бол ер нь бид бол мартахын арга байхгүй. Ер нь тоон дургу хүүхдүүд ч гэсэн анхаарлаа хандуулахаар дараа нь тоон дуртай болохоор тэгж гоё заадаг юм байсан. Сэтгэлгээний хувьд, биеэ авч явахын хувьд, мэдлэг улсрлын хувьд сурагчдаа, шавнартай бол гүнзгий нөлөөтэй байсан. Талын сонд сэргээс халагдаад нэгдүгээр сургуульд лаборантаар орж ирсэн. Тэгээд цагаан багш чинь лаборант олж очсон юм байна. Тэгээд багш маань маш энгийн хүн байсан. Тэгээд хүмүүс их хүрээлдэг. Ер нь тэгэл багшийг дагаад явж идэг. Тэгээ цагаах ерөөс их юмыг их амархан мэдрэн жигтэйхэн амархан ойлгон аягүй сэргэлэн хүн байсан шүү дээ. Шаруу гэж өгшгүй. Настай. Энэ хоёулын одоо тэгээд энэ нэгдүгээр сургуулийн математик сургалтыг энэ улсын хэмжээнд одоо төхнүүлэх чанартай болох асуудлыг энэ хоёр хөл ер нь одоо бий болгосон юм шүү дээ. Цагаан багшийн таних тэмдгэнч нэгдүгээр сургуулийн таних тэмдгэнч цагаан багш болсон. Цагаан багш бол Монгол улсын одоо манай шинэ Монгол улсын математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг өлгийдэн авч хөлийг нь дөрөнд гарыг нь ганцанд хүргэсэн багш. Цагаан багшд одоо ер нь миний бодоход одоо чадахгүй юм их цөөхөн байсан болов гэж боддоо шүү дээ. Волейбол их гоё тоглодог байсан. Шатар их гоё тоглоно. Их гоё хөгжим дарна, аккордеон дарна. Тэгээд теннис их гоё тоглоно. Ахмад үеийн багш нарт хийхгүй ажил гэж байгаагүй. Хөгжим бариул дуучин, клуб төчвөл жүжигчин,
багт гарвал хуулагч, байшин бариул инженер. За манай ангийг бол бас цагаан багш маань 8 дугаар анги тооны анги болоод 35 хүүхэд янз бүрийн сургуулиудаас ирэхэд ийм хамт олонч ийм анги болгоход маш их үүргийг гүйцэтгэсэн. Тэгээ биднийг бол багш маань нэг загнаад байдгүй, өглөөд байдгүй мөртлөө хичээлээ бол их сайхан заадаг. Биднийг одоо ой тоонд ортол одоо тооны хичээлийг сайхан зааж өгдөг. Тэгээ бидний бас суурийг их сайхан бэлтгэж өгсөн байна. Маш олон зүйлийг биднэрт ухааруулж амьдралд хүртэлж гаргасан. Үнэхээр ухаантай, үнэхээр мундаг сургууль хүмүүжлэгч байсан да. Манай багш маань их гоё бие авч явдаг. Тийм их нямбаа илүүдтэй хөдөлгөөн хийдгүү. Тийм их сайхан хүн байсан. Тэгээ одоо бид нар тэрийн ч гэсэн дуурайхыг хичээдэг гэдэг юм уу. Бид нар ч гэсэн их цэвэрхэн сайхан явах юмсан гэж хүүхэд байхдаа бас боддог байсан. Тийм. Тэгээ одоо энэ бол одоо яг л хувь хүний л өөрийнхөө үлгэр дуурайл юм тийм. Багшийн маань бол ингээд хүүхэд үрийг ингээд ижилхэн хайрладаг. Ийм хүнлэг сайхан сэтгэл нь бас хөдөлмөрч зан чанар нь тэгээд маш их ийм зүтгэл нь бол бид нарыг ийм хамт олонч болгосон гэж бол би боддتي. Одоо хүртэл бид нар чи ингээд үргэлж уулзахтай бас бүгдээр ингээ ээлжилж ангийн дарах хийгээд ер нь их зохион байгуулалттай. Тэгээ энэ бол бас багшийн минь нэг ийм бүр тэр үе тогтцсон тийм бидний одоо сурсан гэдэг юм уу бас нэг тийм зүйл юм шиг байгаа. Багшаасаа одоо суралцчих явцдаа бол ер нь математикийн бодлого бодно гэдгийг бол ер нь өстой гүн утгаар нь одоо эзэмсэж авсан. Төрлөх сургуультай ирээд ажиллаад одоо боловсролын байгууллагад математикийн багшаар 34 жилдээ ажиллаж байна. Тэгээ яг одоо энэ замаар нь үнэхээр би бол яг явж байгаа. Гэтэ энэгээрээ маш их бахархдаг. Одоо миний санаж байгаагаар манай анги гэхэд тийм тооны гэрийн даалгавар хийхгүй ирдэг хүүхд гэж бараг л одоо байдгүй байсан байх гэж би ер нь бараг байсан гэхэд тохиолд би санахгүй байхгүй. Тэгэхээр өгж байгаа тоонууд нь их олон байдаг гэсэн. Нилээн одоо бас амаргүй тоонуудыг нилээн олноор ялангуяа хагас бүтэн сайнаар бол нилээн гэрийн даалгавар өгчдөг мөртлөө тэгэл тэр бүгдийг бүгдээрээ л хийгээд ирч чаддаг байсан. Тийм тэгэхээр би бол одоо говьда тэр туршлагатай тэр нэр хүндтэй тийм сайхан багшийн одоо шав байснараа би үнэхээр одоо насан туршдаа барахаж явдаг та. 1959 онд шинэ тутам байгуулагдаад байсан олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулахороо Монгол улсыг олон улсын математикийн олимпиадад оролцуулах урилга илгээж байсан ч манай улс оролцож чадаагүй гэдэг. Чухам энэ л үеэс эх орондоо математикийн олимпиадыг зохион байгуулах, сургалтын чанар агуулгыг сайжруулах санал санаачлаг гарч 1959 оноос нийслэлийн 1965 оноос улсын хэмжээний математикийн олимпиадыг зохиох болсон байна. Олимпиадад оролцох сурагч бусдаас онцгой байх ёстой. Тэднийг бэлтгэхийн тулд математикийн гүнзгийрүүлсэн сургалт хэрэгтэй юм а гэдэг асуудалч тавигджээ. Ингээд Монгол улсад анх удаа математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 1965-аас 1966 оны хичээлийн жилд анх сургалтын програмд нэвтрүүлж 1-р сургуулийн цагаан Шарав хэмээх 2 багшид хариуцуулснаар гүнзгийрүүлсэн сургалтын тулгын чулуу тавигдсан түүхтэй. Түүнчлэн 1970-ад оны дундуур Монгол улсын хэмжээнд багш нарын заавал хэрэглэх тэргуун туршлагын нэгээр 1-р сургуулийн математикийн багш цагааны туршлага шалгарч байсан нь яахааргүй багш хүний бахархан амжилтын нэг юм а. Энэ үед математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг үндэслэж хөгжүүлсэн энэ л багшийн шав болгон Монголын болон гадаадын олон улсын олимпиадад тэргуун байр эзэлдэг байсан нь бараг л ёс юм шиг хэвшил болсон байлаа. 1-р сургууль чинь лаборатори сургууль байлаа. 2-р 1-р сургууль бол тооны ангитай сургууль байсан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Тэр нь бол 8-р ангид эсэд аваад 10-р ангид төгсгдөг. Тэр үеийн математик олимпиад чинь 1-р сургуулийн хүүхдүүд дараад байна шүү дээ. Тэгэл ихний байруудад чижиж. Тэгээд тэдний эхний 8-ыг гадаадд олон улсын олимпиадад явуулдаг.
олон улсын тооны олимпиад. Тийм байсан. Тэгээ энэ тооны сургалтын ангийн энэ ангийн чинь цагаан багш заадаг байхгүй юу? Яг 77 онд би цагаан багшийн удирдлагын дор яг ингээд тоо бодоод хичээлдэн суралцаад тухайн үеийнхаа улсын олимпиадын аварга болж байсан. Яг тэр жил тэгээд одоо би улсын олимпиадын аварга болоод олон улсын тэмцээнд яваагүй. Би бас жоохон сахилгын хаашийн хөдөлгөөнтэй нэг 3 сорил болдог тэр мөрийн таслаад яваагүй. Тэгэхэд харин бусдыгаа гаргаж өгж яхад багш уйлсан юм багсаар дээр бүр. Чи миний одоо их найдлага байсан чи. За яг вэ энэ бол нэг л удаа чамд сургамж болж байгаа гэсэн. Ер нь юмныг дүрмээр нь явах хэрэгтэй байдгийн шүү гэж. Багсаар тэр нэг уйлжсэн тал байдیں۔ Багш. Би хувьдаа 10 дугаар ингээд улсын тооны олимпиадын дид авраг байхгүй. 2 дугаар бас мундаг хүн шүү. 82 онд олон улсын олимпиадад 1-р сургуулиудаас шалгараад улсаа төлөөлжчихэд хүрэл медаль аваад ирж байхдаа 2 багшаа би бодож байсан. Тэгээ одоо би эргээд олон шавнартай болчиход бас багшийн ажил хийгээ явж байхад бол цагаан багш бол гайхамшигтай хүн байсан юм аа гэсэн ийм бодол үргэлж дотор бодогдож явдаг л да. 8 дахь нэг сурч байхдаа цагаан багшаас маш том мундаг магтаалын үг сонсч байсан. За тэр маань ямар үг байсан бэ гэхээр бол нэг удаа нэг бодлого бодоод тэгээд бодолт нь бас айгүй тийм өвтөйхэн гайгүй байсан байдгүйдээ бодвол тэгээ намаа суусан хойно бол багш тэгж хэлж байсан. За шинжлэх ухаанд хийсвэрлэх сэтгэлгээ гэж их чухал юм байдаг гэдэг юм аа. За энийг бол баасан дорж бол нэлээд эзэмшиж байгаа юм байна гэж хэлсэн. За энэ үг бол миний бараг цааших амьдралын мэрэгжлийн ер нь сонголтод хамгийн том одоо бараг нөлөөсөн гэж хэлж болох юм уу да. За тэгээд энэ үгэнд урамшаад би цаашаага ер нь нэлээд их суудаг, хичээлдэг байсан. Манайхан ч ер нь бас сайн суудаг, хичээлдэг байсан. Тэр юугаар би 80 онд харин Монголын одоо математикийн 16 дугаар олимпиадад би авраг болж ирсэн. За манайхан ч тэр үедээ маш сайн оролцоод бүгдээрээ ихний байруудыг эзэлж ирсэн юм аа. Тэгээд тэр үг одоо хүртэл одоо магадгүй би тэрнээс илүү тийм том магтаал үг одоо хүртэл би ерөөсөө сонсож байгаа үг. Гадаадын одоо элч төлөөлөгчид ирж бидний хичээлд их суудаг байсан. Нэг удаагийн Урмыны төлөөлөгчид ирээд хичээлд суугаад гарч ирээд Урмыны орчуулагч хүн ярьж ирсэн л да. Энэ танаа багш нарын хичээлд сууж үзлээ. Энэ цаан гэдэг багш чинь 3 цагийн байдлыг л одоо нэг тэгэхэд хичээл заачдаг юм байна гэж ингэж яддаг юм. Өнгөрсөн хичээлийг одоо зааж байгаатайгаа ирэх заах хичээлтэйгээ холбоо гурвангийн хамт заачдаг тийм л хүн байсан юм байна лээ. Тийм одоо туршлагатай тийм хичээлийг зааж чаддаг хүн одоо байд юм уу? Би мэдэхгүй. Би өөрөө зааж чадахгүй. Чадъя гэж чадахгүй. Би бол зөвлөлт ботцодын сургуульд өгсөн хүн. Бид нар очиод тэнд ороход бол юу гэхээр Оросын хүүхдүүдээс төрүүлсэн биш. Үнэн чанартай бол дээд сургуулийн 1-р ангийн одоо программыг математикаар бол гүйцэтгсэн ийм байсан. Орос хүүхдүүд бол одоо чи дээд сургуульд байж байгаад ирсэн үү? Яасан энэ гэж асуудаг тийм л байсан. Тэгэхээр бид нарт их гүн бат тийм мэдлэг өгдөг. Тийм багш байсан байгаа юм. Туваагаас юунаас бурядаас тэгээд нөө хүүхдүүдээс их захиа ярьдаг. Манай тэр болгонд нь хариулдаг. Тэр үед одоо тийм байсан гэхээр одоо их сонь санагдтыг. Тэр үед чинь одоо энэ эрхүүгийн багшийн сургуулийн интерес эрхүүгийн дээд сургуулийн багш нараас манайд захидал ирж исэн. Мы, преподаватели Иркутского государственного университета, хотим с радостью отметить, что выпускники вашей школы всегда отличаются от других студентов своей хорошей подготовкой и учебой. Выпускники первой школы сразу поступают на первый курс университета, без обучения на подготовительных курсах по изучению русского языка. Мы благодарим вас за хороший уровень подготовки ваших учеников. Тэр захидлыг одоо орсны багш нараараа орчуулад биднэрт хэлж бид нар баярлж лээсэн да. Цагаан багш 19 настайгаас сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж, сумын сургуулиас аймгийн төвийн сургууль, цаашлаад улсын тэргүүний 1-р сургуульд шилжин ажиллаж, нийслэлийн багш, түмний багш болсон түүхтэй. 1-р сургуульд ажилласан цагаасаа л эхлэн ирээдүйн залуу математикчдыг бэлтгэх, нээх, сурагчдаа математикт дурлуулах тийм л зорилгоор жигүүрлэж байсан нь түүний намтраас илүү ажиглагддаг. Үнэн дээр ч өөр зам,
өөр зорилго түүнд байсангүй. Ингэж л нэгдүгээр сургууль цагаан багш хоёр оюуны манлайлагчдыг суран хүмүүжүүлсэн ариун үеийн он цагийн үргэлжлэл донд нэг нэгнээ бардам төлөөлж хин хинийхээ орон зайг нөхөж иржээ. Миний санахад багш маань өвдөж ийм шалтгаанаар тэгээ цагаан багшийг нөхөж орж иж хичээл заах болсон. Тэгээ цагаан багш орж ирээд би тоо заалаа. Би бүр маш их гайхсан. Юуг нь маш их гайхсан гэхээр тооны хичээлийг уран зохиолын хичээл шиг заадаг. Тийм ойлгомжтой, тийм тунгалаг заадаг, тийм тоог төвөггүй ойлголтыг ингээд хараад бүр цочирдсан байхгүй. Гэхдээ тоог ийм одоо сайхан зааж болдгийм байх та гэж. За тэгэл би үнэхээр биш энэ үнэхээр гайхамшигтай юм байна гэж. Тэгээ цагаан багшаар заалгаж байгаа үедээ харамсаж. Гэхдээ ямар одоо өөрийнхөө тооны багш нар тэлдтэй биш тийм биз тийм тэгсгэл нуугаалтаа өнгөрч ирсэн. Тэгэж их тод үлдсэлтэй. Цагаан багш хичээл заахтаа бол их сонирм. Чэйжлүүлээд их олон дүрм ментер гээд ингээд байдаггүй. Дүрмийн томьёогийн самбар дээр хачин гоёор бичээд дөрвүүлж харьцгалцдаг. Тэгээд самбарын одоо бичдэг хэсгийг дөрөв хуваагаад дээдлийн хэсэгт нь өгөгдөх үнийг, доотлын хэсэгт нь асуусан зүйлийг, хажуу талын хэсэг дээр нь ийм томьёо, ийм гаргалгаа гаргаж иж бодох ёстой гэдгийг бичээд тэгээ бодулдаг. Тэгээд хариу нь гараад ирэхлээр доод талын юунд нь бичдэг ингээд дөрөв. Тэгээ харахад хачин гоё. Бичээд хүүхдүүд самбар дээр бичсэнийг харахад гоё. Тэрийг дуурайлгаа дэвтэр дээр бичээд авчихлаар их гоё. Мартагддаг. Ийм сонин аргатай. Контролын хичээл хийн. Хэдхэн минутын контрол хийн заримдаа цагийн контрол хийн. Тэгээд их сайн бодсон хурдан бодсон хүүхдийг чамд би журналын үдээр дүүрэн 5-50 морь байна. Тэглэр шийдэр 5-д цадаад юм хийхээ бай чинь. Хоёулаа зүгээр л мэдчихээ заяа. Би томоо 1-5 чи энэ ардал их олон 5 байгаа гэж чи мэдчихээ би мэдчихээ гэж ингэ. Хүүхдүүд мэдэн тэр нь нэг дуртай. Цагаан багш бүхэл тоон талуудтай Пифагорын гурвалжны талуудын үржүүр 60 хуваагдахыг батлах гэсэн бодлого гэрийн даалгавар төгсөн. За энэ бодлогыг бодоод ирсэн хүүхдэд журналын нүдийг дуустал нь 5-50 удирдлийн дүнгийн гаргана гэсэн баг. Их даруухан хинэмсгэлсэн ёжилсан хүн л да та нар бодсон хүн байна уу гээл би хүүхдүүдийг хараад исэн нэг хүүхд гараа өрөхгүй болохоор тэгээ би гараад бодолтой хийсэн цагаан багш хар зогсож ирсэн аа. За гоё бодсон байна гэд журналын тэр олон нүдийг дүүртэл нь онц тавьж тэр удирдлийн одоо дүнг удирдлийн ихэнд гаргаж ирсэн л да. Тэрнээс хойш би их урам орсон. Одоо нэг сэдвийг ингээд заагаад ингээд яаж ойлгуулж байгаа бүүмэд нэг л мэдээ толгоонд цуцсан. Одоо 45 минутанд байна шүү дээ. Бид нар одоо энэ олуулаа мөртлөө ингээд тойроод нэг бодлого бодчихдаг байсан да самбар дээр гараад. Тэгээ тэр бол үстэй гайхамшиг. Одоо бол тэр нэг сэдвийг тэгж энэ олон 45 минутанд те 30-аад хүүхдэд ингэж өгөөд бодлогоор шалгана гэдэг бол ер нь айгүй хүнд асуудал юм шиг. Гэхдээ тийм л их одоо жинхэнэ одоо заах урлаг гэх үү дээ. Тийм ютал хүн байсан да. Улсын хэмжээний тэргүүний анги болж исэн манайх. За 10 дугаар анги төгсөөд анги нь одоо 35 хүүхэд нь 35-уулаа дээд сургуульд одоо орж исэн тийм түүх бол Монголд байхгүй гэж би боддог. Гэхдээ манай 35 хүүхэд төгсөхдөө 31 нь гадаадад дээд сургуульд яваад 4 нь өөрсдийнхөө хүсэлтээр энэ ч математикийн чиглэлээр одоо сурахаар ингэж ийсэн. Ийм баг одоо рекорд амжилт тогтоож исэн ийм анги болсон. Дүнгийн дэвтрээ нээхэд ангийн багш минь санагдан дүүрэн яраасан тооноос сургуулийн жилмэн ургана. Манай багш чинь тэр янз бүрийн үзүүлэн нэг техник хэрэгсэл огт хэрэглэхгүй. Ерөөс самбарчхаа хоёр. Тэгэл манай багшийн самбар дээр үчил ингээ хөөхтэй ярьсан юм. Яг одоо хөөхтөр очихоор яг тэр хөөхтөд толгойд нь орчдөг байхгүй. Тэгээ багш байна нөгөөдөл гавс хөөрхөн шалгана. Хичээлүүрээ шалгадаг. Математикийн анги бол дээд талдаа самбарын адил нэг том шугамтай, багш өөрөө гоё шугамтай, хүүхд болгон жижиг шугамтай. Тэгээ логарифм тэр шугамдаар ингэж ажилладаг. Тэгээ тэргээр их ажиллаулдаг байсан. Тэгээ логарифм цагаан, математикийн цагаан
Тэгээд тийм сайхан нэрийг одоо шавь нар нь хамт олон улсын хэмжээний бус багш нар ингээ өгсөн. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй зүйл гэдгийг эцэг их болгон мэддэг. Ингээтэл анги дүүрэн хүүхдэд шинэ мэдлэг өгч давхар хүмүүжүүлэх үүргийг хүлээж ажиллана гэдэг амаргүй. Цагаан багшийн тухай шавь нарын дурсамжинд загнадаг, зандардаг гэсэн үг өгүүлбэр байдгүй. Тэгсэн хэрнээ хүүхэд хүмүүжүүлэх онцгой арга барилтай байсныг дурсан яриа дуусшгүй мэд үргэлжилдэг юм билээ. Одоо бол хүүхдүүд тооноос айхаа байж. Тэр үеч охтууд их тооноос их айдаг байсан л та. Тэгээд аав маань утыг жилдэг байсан юм. Тоогоо барихад тоо хэрэггүй гэж одоо юу чи гэж загнадаг байсан гэж. Тэгэхдээ нэг сүртэй загнахгүй л те. Хажууд нь зогсож байгаа бол яг тэр алдаан дээр нь ажилладаг. Жишээ нь тамхитаа зогсож байгаа хүүхдийг бол аав харчхад хажууд нэр нөгөөдөл нь тамхи аваад нуугаад карманд ажилладаг байсан юм байна л. Тэгээд хажууд нь зогсоод байсан гэж байгаа. Одоо гар нь түлэгтэл зогсон шүү дээ. Тэгэл гар нь төлөгдөг заана гар чинь төлөгдлээ кармаш нь цоорлоо гаргаж хаягаал. Тэрний дараа тэгээд тэр хүүхдүүд бол бас тамхинаас самхи айжсэн ийм түүх бас байдаг юм байна. Нэг амархан логик бодлого байсан баггүй. Тэгсэн чинь тэр бодлого ирээд ягаад ч ингэ гүйж очиад багш дээр багш энэ бодлого ямар ч шийдгүй юм шиг байна. Тэгээ ямар ч боломжгүй юм шиг байна. Бас өөртөө айгу бяцхан итгэхэд энэ физикийнхаа хуулиар бол энэ боломжгүй гэхэд айгу ярьжсэн чинь багш нэг ингэ сонсчихсан. За миний хөө бодлого чинь заавал хариутай л учраас та нарт өгөгддөг юм аа. Гэхдээ энэ олон хариун дундаас харамсалтай нь чинийх хамгийн муу хариу байлаа гэсэн байна. Тэгээ би тэрнээс хойш амьдралынхаа туршилтад тэрийг мөрдөжлээ та. Ямар ч асуудалд шийд заавал байдаг. А тэр шийд бол хамгийн оновчтой зөв байхыг олох нь бол миний амьдралын гаргалгал байсан да. Годомж их метрлдэг хүүхдийн чинь бол тэгэн штэ. Гутлын бол годомжийн шороо хоёр уруур орфснаад гэж чи мэднэ үстэй гэж иймэрхүү маягаар хэлчихдэг. Тэгэхээр чи годомжаар их тэнэдэвэл над гутлгүй олон шүү гэсэн утгаар хэлээл. Гэтэ зуутаага одоо гэсэн санааг л хэлжсэн юм шиг байна. Нэг удаа би нэг ангидаа орж ирэхдээ нэг гутлынхаа нэг үсгийн засыг арилгаагүй ороод ирсэн байхгүй. Тэгсэн чинь надаа ингэж хэлсэн. За чи хаар над гутлын чи үсгэд наалдсан цас мөсийг ингээ арилгаагүй орж ирээд ийм сайхан цэвэрхэн шалыг муухай олголоо. Дахиж ингэж болохгүй шүү гэж хэлсэн ерөөсөө. Тэгээд тэрнээс хойшоо бол би ингээл гадуураас ингээл цастай байж байгаа л орж ирэхэд бол байнга санаанд ордог. За миний гутлын үсгээд цаас байх вэ гэж бодоод би тэрийгэ бүр ингээл аюусаа арилгаал бүр цүнхнээсээ ингээл салфет гаргаж ирээд арилгаад тэгээд бүр насан туршдаа миний тэгээд бүр ой тойнд ортол нэг л хэлсэн. Тэгээ миний ой тойнд орсон байгаа. Чин нэг удаа би одоо энэ чинь ингээд нэг формон дээр тэмдэг тавьчихаа сахилах готаа балаар юм бичээд ингээд нэр мөрөө янз бүрийн юм бичсэн байсан чинь. Асууж байгаа. Ягаад чи формоо ингэж байгаа. Хариулж амжаагүй багт л аав чин бичсэн бол чамааг алдахгүй гэж бичиж. А чи бичсэн бол формоо алдахгүй гэж бичиж гэж. Гэх мэтчлэнгийн их логик хурдан сэтгэдгээтэй хүн байсан. Тэр нь бол их тод үлдсэн. 5 дугаар ангид хэлсэн санагдаж байна. Аав нөгөө конспектээ бэлтжээл тэгсэн ичоорлагч агуун даржих хоёр манай дээр энэ тэрийг л дуутахгүй юу. Тэгээд аав ичээр явахт нь би ч яг бодож байгаа юм чинь. За одоо манай контрол ажлыг бэлтцсэн байгаа. Би ч та сайхан очиж туулаад юу хараад тэрийг урьдчилаа бодчихъя гэл. Тэгээд л хийдгээ хийчихгээл маргааш нь яг хичээл дээр очисон чинь тооны хичээл дээр шал өөр тоо хүрээд ирж байгаа юм чинь. Тэгээд би арайнд хурж ирээд аавд хэлэхгүй юу. Паста би яатсан штэ. Уул нь бол таны дэвтрийг, конспектийн дэвтрийг хараад бодсон штэ. Тэгсэн чи яагаад ийм шал өөр тоо өгч гэсэн чи. Би чамайг мэдлгүй яахав те. Сэлэмгийн ангийн тоог өгч гэсэн юм чи. Сэлмэн надаас нэг ангийн авахаар одоо 6 дугаар ангийн тооны ажлыг ингээ солиод өгч байгаа байхгүй юу. Гэх мэтээр ер нь бол яг мэдлэг дээр бол ерөөсөө тэгж арай хаалгаддаг байсан. Математикийн цагаан, логарифм цагаан гэж Монголдо алдартай нэгэнтэй маш багахан хугацаанд хамт ажилласан хэдий ч мартагдахын аргагүй тэрээр сэтгэлд үлдсэн учиртай.
Сайн хүний эрдмийг хожим залгаж явах шавнар, дурсаж ярих анд нөхөд, нэрийг өргөж явах үр хүүхэд байдаг нь сайхан. Цагаан багш Төв аймгийн Аргалант суманд ах トゥ 13-ын 1 болж төржээ. Ядуу борог амьдралтай эцэг их нь бага дүүгэн 5 настайд Улаанбаатар хотыг зорж, аж үйлдвэрийн комбинат бараадан ах эгч нарын үйлдвэрийн ажилтан болгож, харин баг хүү баг охин хоёроо комбинатын 6 дугаар баг сургуулийн сурагч болгосон түүхтэй. Цагаан багшийн ах トゥ нар бол их сайхан үзүүд. Том ах нь бол Дамбадаржаа гэж энэ гадаад яамны орлогосод байсан дипломат хүн бий. Нэг ах нь Агван гэж манай аж үйлдвэрийн комбинатын одоо ажилчнаас эхлээд үйлдвэрийн даргуулсан аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Нэг гэр бүлээс 2 гавьяат байсан. Нэг эмэгтэй дүү. Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор профессор Ичин хорлоо гэж. Цагаан ах чинь хамгийн эрэгтэйгийн баг нь би эмэгтэйгийн баг нь хоёр ээж аав хоёрыг шүтцсэн хоёр амьтан байлаа шүү дээ. Тэгэл аав их өмөрдөг байлаа. Аав бол комбинатын тэрээр манайх чих нутгалсан шүү дээ. Ерөөсөө тэр 3 дугаар станц тэр комбинатын хашаан донд тэр 120 мянгатаар буугаа газар байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр ороод ирсэн чинь аав нэг хувцас нэг юм баатанд боочихсон сууж байд. Тэгсэн яасан гэсэн цагаан ахыг шинээр загинж гинэ. Одоо би явлаа. Хоёлаа явъя гэдэг их хайртай байсан. 11 наснда бага сургуулийн сурагч болсон Цагаан анги дэвшин суралцсаар нийслэлийн 2 дугаар сургууль, цаашлаад багшийн сургуульд дэвшин суралцаж ирээдүйн амжилтын их сураа тавьсан байдаг. Цагаан багш 1 насны амьдралын ханаа мөн л эрдмийн их талбараас олж 5 хүүхдийн эцэг их болжээ. 3 өрөө байранд манайх 5 хүүхэд, тэгээд манай ээж аав, тэгээд эмээ, манай нөгөө наг цаах гэл ингээл олуулаа амьдардаг байсан. Манай ээж бол насаараа 6 дугаар сургуульд газар зүйн хичээл заадаг байсан. Тэгээд мэдээж хэрэг 5 хүүхдийг өсгөн, тэгээд манай эмээ чинь бас сайн харахгүй. Тэгэхээр нөгөө өөрийнх нь ээж тийм ээ, тийм сайн харахгүй ээжийг бас хайрлна. Энэ бүгдийг амжуулдаг гавьяатаас илүү гавьяатныг эмэгтэй байсан. Цэнтхүүгээд айлын ганц эмэгтэй ээжтэйгээ Архангай аймгаас Улаанбаатар руу орж ирээд тэгээд манай аавтай танилцаад суусан. Тэр хоёр гурилд очирж байгаад танилцсан гэд манай ээж аавын урталд гурил авсан байгаа байхгүй. Аав гэрт нөгөө гурилыг хөргөж өгөөд тэгээд танилцсан. Тэгээд манай болцгоо ах их шогч хүнэлтэй. Яасан 5 кг гурил хөргөж өгөөд та 5 хүүхэдтэй басна гэж тоглодог байсан. 1975 онд багш нарын их хурал болсон юм. Тэгээд тэргээр бол аав ээж хоёр хоёлаа төлөөлөгч болоод аав тэр хурал дээр илтгэл тавьж исэн. Яг Монголд одоо математикийн сургалтыг хэрхэн сайжруулах талаар илтгэл тавьж исэн. Сэдвжилсэн төлөвлөгөөг зохиохдоо хичээлийн жилийн туршид нэг сэдв нь 2-3 удаа янз бүрийн хэлбэрээр эргэн давтагдж сурагчдын мэдлэгийг сэргээж байхаар бодож хийдэг. Би нэг удаа ингэж асууж ирсэн. Цагаан багшаатай их олон хүүхэдтэй. Тэгээ танаа хүүхдүүд бүгдөө сайхан сурах юм. Та яаж хүүхдээ хүмүүжүүлдэг вэ? Би ч гэсэн одоо 3 хүүтэй хүн. Танаас үлгэр жишээ аммаар байна. Тэ зэрэг амархан юу байдгийм аа. Чи буруу юм хийх юм болоод нэг нь хэрэг тарихад бид нар тавуулаа завтыг хүртдэг байсан. Алганы ам тамсууд бол тавууланд нөгнө. Тэгтээ зэрэг том нь бага хүндлээд тэгээд над бол чинь жинхэнэ одоо сайн хүн болдгиймаа гэд инээжсэн. Тэр үг нь одоо бүр надаас ерөөсөө мартагддаггүй. Тэртех 1963 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр замын өртөөнд татуулсан энэ зураг бол Цагаан багшийн том охин Сүхбэ 10 дугаар анги алтан медальтай төгсөөд алс холын орныг зорин их эрдмийн аянд мордсон тэр үеийг сануулна. Нэг гэр бүлийн 2 багш 5 хүүхдээ үлгэр жишээ сурган хүмүүжүүлж бүгдийг Европын нэр хүндтэй их дээд сургуулиудад сургасан байдаг. Манай
хамгийн том эгч маань Болгарт улс сурсан. Дараагийн Болд ах Оросд, Ленинградд сурсан. Болцог ах бол Германд сурсан. Тэрний дараагийн хотгон сүрэгч Польшд сурсан. Тэгээд намайг яг 10 төгсгöd за ахна Чех улсад сурах юм бол одоо энэ 5 хүүхдийг 5 газар сургалаа гэд тэгээд бас харьцуулж харж чадах юмаа гэж ярьдаг байсан байхгүй. Гэтэ би бол нөгөө болцох ахыгаа бараадаад тэгээд Герман руу сургуульд явна гэдэг тийм ятээс. Би тэр Германд сурчсан 2 хүүхдийн нь болцохын багш байсан л да. Баангид нь болцохлостой гайхамшигтай сурлагатай эдний ястай 5 хүүхдийн жинхэнэ сорн байсан юм да. Тэгээд манай тэр дүү бол ер нь бол их олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Монголд бол хамгийн залуу доктор. Тэгээд математикийн шинжлэх ухааны анхны доктор их залуу да. За ингээд цагаан багшийн нэрмжил сан гэж байгуулагдаа. Цагаан багшийн санг бол цагаан багшийн өөрийнх нь одоо үр хүүхдүүд хэрэгүүлээд энэ сан математикийн гүнзгийр сургалтаа нийслэлийн олимпиадыг жил үг зохион байгуулдаг. Тэгээ бусад баг дунд ангийн багш нарын олимпиад гэдэг. Энэ бүгдийг ингэж их өргөн хэмжээгээр зохион байгуулж тэгээд энэ одоо нэр хүндийнх өсөж дээр нь бол манай математикчид энэ улсынхаа олимпиадыг нэрт математикчдийнхаа нэрмжид болох ийм шийдвэр гаргаад жил болгон одоо нэг хүний нэрмжид болж явж байгаа шүү дээ. Тэгээд 41-р олимпиадыг бол аавын нэрмжид болгож явуулсан. 50-р олимпиадыг бол манай дүүгийн нэрмжид болж явуулсан. Тэгээд би бол одоо 2 том улсын олимпиад тэгээд одоо нийслэлийн 20 олимпиадын цаана гараад явж байна л гэж боддог. Тэгээд цаашаа бол мэдээж эерэг гарч таарна. Манай улс чинь одоо 1990 оноос хойш бол өөртөө мөн үзэгдээгүй их амжилт оллоо шүү дээ. Тэгээд 2010-ад оны үед бол манай улс чинь дэлхийн нэг 105-6 орн жил бүгд дэлхийн одоо том математикийн олимпиад явдаг боллоо гэхэд нэг хэсэг чинь ихний 30-д орж ирсэн шүү дээ. Монгол улсын гавьяат багш цагааныг тооны цагаан, логарифм цагаан гэж нэрлэдэг байсан нь учиртай юм. Тоо бодлого заах өөр мэт царгатай, олон янзаар бодох арга чадварыг сурагчдаа өөрсдөр нь олуулж чаддаг. Бодлого бодох хэвшмэл арга бус, бүтээлч санаачилгыг дэмжин сайшааж, урам өгч, олон хүүхдийг тооны хичээлд дуртай болгосон ачтай хүн. Тэмч болохоор шавнар, найз нөхөд, ажлын хамт олон нь логарифм цагаан, тооны цагаан гэж хүндэтгэн дуудсан бизээ. 9-р сарын 1 Эрдмийн баярын энэл өдөр логарифм дунд сургууль ээлжит ёсороо шинэхэн сурагчдаа хүлээн авч байна. Энэ бол цагаан багшийн үйл хэргийн үргэлжилэл. Түүний үр ачнаар нь өвөөгийнхөө олон далдарсан логарифм нэрээр нь дунд сургууль байгуулж олон мянган шав нартай нэгэн том үр хайлыг үүсгэж нэр төртөө авч явна. Тэгээ ямар ч гэсэн одоо өвөө маань үнэхээр өөр ингэсэн асар том нэр хүндийг бидэнд үлдээсэн юм байна. Тэр үйл хэргийг өргөлжлүүлээд одоо хэдүүлээ сайхан сургуультай болъё. Энэ сайхан хүүхдүүдийг тийм ээ өв тэгш хүмүүжлэлтэй боловсралтай тийм хүмүүсийг бэлдъя гэсэн тийм л зорилгоор сургуулийг байгуулсан. Тэгээд сургуулаа эхэлж байхад бол бас л одоо 1-р сургууль өвөөг маань одоо ажиллаж байхад нь анх нөгөө дэд сургуулаа төгсөөд орж ирж исэн багш нартай цуг эхлүүлсэн. Тэгээд тэр багш нар маань надад өвөөгийн минь тухай ярьдаг байхгүй юу. Тэгдэг байсан, цагаан багш ингэдэг байсан. Ингэж хэлдэг байсан, хичээлээ тэгж заадаг байсан ингээл одоо бүр инээх явдлын хүртэл надад хэлдэг. Тэгэхээр тэр маань өөрөө надад ингээл нөгөө мессеж өгöd байдаг. За ийм юмыг илүү голлох хэрэгтэй юм байна. Одоо өвөөгийн минь үзэл санаа бол одоо иймэрхүү байсан юм биш шүү гэдэг. Тэр л бүх зүйлийг л би илүү тусгаж авсан л та. За тэгээд эрчим сургууль хариуцж байна. Би бол одоо өшөөнийг хариуцж байгаа ажил бол мэрэгжлээс гадна 2 жил цэцэрлэг ажиллаж байгаа. За цэцэрлэг бол яагааргүй боловсрал. Одоо хамгийн чухал хүүхдийн нас бол бидээс 2-5 нас байдаг гэсэн. 2-5 насны хүүхдийн айс 90 өндөрлөлтдөг гэж байгаа. Тэгэхээр тэр чухал насыг бод хариуцаад за эрчим хүүхд юу л чиглүүлэх гэдэг сургууль бол тэр бол чиглүүлдэг. Тэгэхээр ийм уялдаа холбоотой ажлыг бол хийж байна. Нэг намын тогтолцоод тэр үеийнхээс хээднүү дундаа альвааг өөр өнцгөөс олж харж дүгнэж чаддаг, бодсон санснаа шууд хэлчихдэг. Хэн нэгэн дарга сайдын өмнө 2 нүүр гаргаж чаддаггүй. Намын гишүүн бус зэрэг шударга зангаас нь олж цагаан багшийг
Гавьяат багш хэмээх цолноос олон удаа буцаасан гэж ярих хүн олон. Гэвч шав нар нь Монголын нэрийг дэлхийд гаргаж нийслэл, хөдөөр нутаг, түүнчлэн гадаадын зарим улсын багш нар хүртэл ур чадвараас нь суралцаж, туршлагын судлаж, нэр алдран түгж хийсэн бүхний нүдэнд ил байгаа хойно шагнал эзний ололгүй л яах вэ? Тэгээд аав маань бол 1973 онд Монгол улсын гавьяат улсын багш болсон юм. Аавыг гавьяат болох аав маань бол биеийн их хүнд байсан. Эмнэлэгт байсан. Буруу онцлоод шарлсан гэж шарын балин сэвтүүлчихэд тэгээд одоо ерөнхий тэр шартай улсуудын дунд нэг данхнаас цай уугаад хөвчөөсөн тэр үчин зурагтгаж байгаагүй. Тэгээд шугамын араажгаар л зарлсан юм байл л дээ. Бид нар ерөөсөө модоогүй сууж исэн чинь гэнтхэн зарлагдаад л тэгэл бид нар ч баярлахгүй хүй болчих жигийг нэг тэгээд нөгөө хамт ивчсэн палатын баяр хүргээл бүгдээрээ нэг том гуйлан том данх байдаг байсан тэр үед харцаа уур тэмдэглэж ийсэн гэж ярьдаг. Цагаан багш маань намайг одоо шинэ очиод ажиллаж байх үед гавьяат багш болсон. Тэр үед манай сургуульд яг ажиллаж байсан гавьяат багш байгаагүй. Гавьяат багш болоход бид нар хүүхдүүд бол одоо ерөөсөө бидний аав жил гавьяат болсон шиг гэж баярлаж уулзж ирсэн ийм учиртай. 1957 онд энэ хөвчөндөө суугаад тэгэл ах нь гэж танилцаад тэрнээс хойш хоёулаа бүр төө зайгүй найз болчихгүй. Хичнээн ч жил ирэхвдээ тэгсэн одоо мань хүн яагаачгүй ингээд дөнгөж гавьяат болоол тэгэл тэрнээс хойш нэг удаагүй яваад гисэн шүү дээ. Их давтан байсан улсууд чинь нэг нь одоо тэгээд бурхны оронд явчихаар их орон зай гардаг юм байна лээ. Тэгэл яхад одоо ингээд нэг сайхан найзаасан салчхаал дүүтэн ингээд амьдраад 9-10-ыг алхаж орхилоо. Хэцүү байна. Цагаан багшийн эд насны ажил амьдралын 26 жил нэгдүгээр сургуулийн саруулхан анги танхимд олон хүүхдийн цовоо цалгион дуу шуугаан инээд баясал дунд өнгөрчээ. Гэвч 1980 оны намар Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова цагаан багшийг дуудуулж найрамдал цуслангийн дунд сургуульд очиж ажиллахыг санал болгосон гэдэг. Энд түүний амьдралын сүүлийн 1 жил гарангийн түүх бичигдсэн юм. Нэгэн насаараа олонд үнэн үг хэлж, игэл даруухан явж, үр бүтээлтэй ажилласан Монгол улсын гавьяат багш Содномдоржийн цагаан өнөөдөр бидний дунд алгаа. Эд хийж бүтээх насандаа бурхны орон домгийн ертөнц рүү яарах мэт оджээ. Гэхэдэн эрдэм ухаанд олон мянган шавь нар хайр багтлаар дүүрэн өсгсөн үр хүүхдүүдтэй үрд дурсах хүндлэл бишрлийг үлдээгээд явж. Цагаан багшийн багш мэрэгжлийг өвлсөн хүү болдон энэ жил аавынхаа адил гавьяат багш болж гэр бүлийн түүхийн бахархалд нэгэн хуудсыг шинээр нээж явна. Он жил улиран өнгөрөвч цагаан багшийн нэрэн цагаан, мөрөн цагаан тодоос тодод зурайж та бидний дунд амьд оршсоор байна. Захиас гэхэд таашийн зүгээр л тэр хүний өөрийнх нь байж байгаа л бидний одоо нэг үлгэр жишээ тий аав хүн гэж юм байт юм байна. Тэгээд нэг тийм зөөлөн мөртлөө сургамжтай тэр бүгд нь бол одоо намайг амьдралын турш ингээд дагуулад явдаг гэх юм уу да тий. За тэгээ багш минь одоо бид бүхэн энд сайн зүтгээд ажиллаж байгааг хаа нэгтэй газараас харж л байгаа бах. Ямар ч байсан багш хүний үлдээсэн мөр багшаас багшид шавь дамжаад явдаг гэдгийг бол та сайн олж харсан байх гэж бодож байна. Бид бүгд ч гэсэн хичээгээд бас ажил хөдөлмөрлж байна гэж хэлээ даа. Та минь бид нарыг бас тэнгэрээс ивэж харж те ингэж бас бахархаж байгаа бахаа гэж бодож байна. Танараа ч гэсэн бид нар бас бахархаж өнөөдөр дурсаж байна. Цагаан багш маань бол өөрөө нэгдүгээр сургуулийн нэр төр болсон тийм хүмүүсийн нэг. Миний нэгдүгээр сургууль, бидний нэгдүгээр сургууль.
бид нар бахарах ёстой. Нэгдүгээр сургуулийнхын нэр хүндийг өндөрт өргөж байх ёстой. Энэ бол цагаан багшийн нэр хүндийг өргөж байгаа. Ийм л